Амьдралын хурдтай хэмнэл донд бид бие махбод сэтгэл санаа, энерги алдан сударч байгааг анзаарах сөхөг өнгөрөөж. Харин энэ бүхнийг тэнцвэржүүлж алдагдсан эрч хүчээ эсэргийхийн тулд тайвшрах, амрах цагийг өөртөө заавал олгох хэрэгтэй. Биеийн гүнд бүрэмжлэгдсэн ядаргаа булчингийн чангарал цусны эргэлтийн саадыг барайцлаар тайлахад зөвхөн бие төдийгүй сэтгэл санаач мөн өнгөрдөг. Гарын зөөлөн даралт, зөв чиглэлтэй хөдөлгөөнүүд нь биеийн энергийг чөлөөтэй урсгаж дотоод тайвшрал руу хүргэх. Барайцлал бол энгийн амралтаас ч илүү бидний биед нуугдсан стресс, ядаргааг арилгах эмчилгээний нэг хэлбэр мөн. Энэ мөчид хүн өөрийгөө орчлон ганцаараа намуухан орон зайд мэдэрч бодлоо чөлөөлөн бие сэтгэлийн жинхэнэ утгаар нь амрааж иддэг. Биеийн болон сэтгэлийн мөн хангалтад хүрэх нь бидний илүү эрүүл, илүү хүчтэй амраа амгалан болгож амьдралын хурдан урсгалаас өөрийн хэмлээ олж авахтай тусалдаг. Барайц засалт арома ойл тос нэмж хэрэглэснээр биеийн булчин илүү зөөлөн тайлагдаж өнрийн эмчилгээний сэтгэл санааг гүн амраадаг. Лаванда, бергамот, эвкалиптийн тайвшруулгын нь амьсгалаар дамжин мэдрэлийг намжааж тархинд амар амгалангийн тохиог өгнө. Энэ агшинт та зөвхөн биеийн ядаргаагаа тайлах зогсохгүй дотоод сэтгэлээж цэвэрлэж тайвширч бугаа мэдрэнэ. Барайц засал ба арома ойл тосны аслал бол зүгээр нэг амралт бус бие сэтгэл сүнсийг зэрэг тэнцвэржүүлэх гүн амралт мөн. Хаанаас уламжлалт барайцлал.